За өнөөдөр хувийн өмч ариун уу эсвэл шудраг ус ариун уу гэдэг энэ эртний грекийн философийн асуулт өнөөдрийг хүртэл амьд байгаа нь хачин гэж. Гэхдээ энэ зүйлийг задлаа гэж. Асуудлын цөм нь хэрвээ хүн хөдөлмөрлөж хөрөнгөцсөн бол өмч нь халдшгүй юм. Харин бизнес хийж баяжсан бол өмч нь бас л халдшгүй дархан байна. Харин авилгал албан тушаалын 8 төсвийн хулгай, ашиг сонирхлын зөрчил, төрийн эрх мэдлийг ашигласан хууль бус орлого бол энэ хөрөнгө яах ёстой вэ? Эндээс философийн гол асуулт гарч ирнэ. Хулгайлагдсан өмчийг өмч гэж үзэх юм уу? Юу гэж үзэх юм гэдэг нэг ийм ойлголт өнөөдөр Монголын хуулинд алга байна гэж. Тэгээ эртний Монгол төрийн онолоор юунийг юу гэж хэлэх юм? Улсын юмыг хувьдаа завшсан хүн бол төрийн эсрэг гэмт хэрэгтэн гэж үздэг байсан. Яг одоо юу гэж үзээд байгаа юм? Тийм ээ. Нүүдэлчдийн нийгэмд бол мал хулгайлсан тохиолдлыг бол зөвхөн эд хөрөнгийн асуудал биш гэж үзэж байгаа. Энэ бол нэг айлын амжиргааны асуудал. Нэг овгийн аюулгүй байдал. Нэг улсын тогтворгүй болон тогтвортой байдлын холбоотой асуудал гэж үздэг. Платон бол хэлж юм л тань. Платон гэж. Төрийг гадны дайсан биш дотор завхрал суйруулдэг гэж. Үүний хамгийн том илэрэл бол авилгал. Түүний бодлоор авилгач хүн зөвхөн мөнгө хулгайлдаггүй гэж. Тэр хэлэхдээ гэж. Хуульд итгэх итгэлийг, шудраг ёсны ойлголтыг, иргэдийн төрдөө итгэх итгэлийг давхар хулгайлдаг юм а гэж. Өнөөдөр Монголын нийт ард түмний итгэлийг энэ авилгалчид хулгайлж байгаа. Хууль босоор хөрөнгөжж байгаа. Түүнийг нотолж чадахгүй үүлэн үзэж энэ хуулийн байгууллагыг хахуулаад сууж байгаа. Энэ зүйлийг хэлсэн байж. Хөрөнгө хураахын эсрэг байр суурь нь ямар байдгийг юм гэж. Нөгөө талд маш хүчтэй тийм аргумент бий болно гэж. Хэрэг төр дур мэдэн чи хууль бус хөрөнгөцсөн байна гэд хөрөнгө хурааж эхлэх юм бол өмчийн эрх нуран унах, улс төрийн өшөө авалт эхлэх, бизнес эрхлэгчид айх, хөрөнгө оруулалт буурах эрсдэлтэй гэдэг. Тиймээс эрх зүй төрийн зарчим бол ямар байх ёстой вэ? Эхлээд нотол, дараа нь хураа. Болохоос биш эхлээд хураа, дараа нь шалга биш. Сингапурын сургамж байна гэж. Авилгалтай тэмцэх маш хатуу байсан гэж. Гэхдээ нэг зарчим баримталсан. Олон орлогын их үүсвэрээ тайлбарлаж чадахгүй бол шалгана. Гэхдээ шүүхийн процесс заавал явагддаг. Энэ нь шудрагоос өмчийн эрх хоёрыг зэрэг хамгаалдаг гэж. Монголын өнцөг өнөөдөр яг ямар өнцөг дээр яаж боломжуулчихад байгаа юм бэ? Монгол бол олон иргэн дараах асуултыг тавьдаг гэж. Амьдралдаа бизнес хийгээгүй гэж. Өв залгамжлаж аваагүй гэж. Дэлхийн хэмжээний корпорац байгуулаагүй хүн яаж хэдэн зуун тэрбумын хөрөнгөтэй болох боломжтой вэ? Энэ бол зөвхөн асуулт гэж. Гэхдээ дараагийн алхам энэ бол баримт, аудит, шүүх, хууль энэ зүйл байх ёстой. Хардлага нь дангаараа хөрөнгө хураах үндэслэл болж болохгүй юм аа. Болохгүй гэж. Философийн хамгийн өндөр түвшин бол жинхэнэ асуудал нь хөрөнгө биш гэж. Итгэл. Учир нь ард түмэн нэг л өдөр шударгаар хөдөлмөрлсөн хүн ядуу, төрөөс хулгайлсан хүн баян байдаг юм аа гэдэг. Энэ зүйл итгэж эхэлвэл үндэстэн дотроосоо нурж эхэлнэ гэж. Өнөөдөр яг тийм итгэл, үнэмшил бий болоод удаж байна. Энэ шудраг хөдөлмөр үн цэнтэй юу гэдэг асуулт. Төр ард түмэн өмчийн хамгаалж чадах уу? Хууль хүн бүхэнд адил үйлчлдэг үү? Маш олон ургалч асуудлуудыг гаргаж ирнэ гэж. Тиймээс хамгийн зөв зарчим бол хууль ёсоор олсон хөрөнгө халдшгүй, харин хууль бусаар олсон хөрөнгө бол шалгах ёстой гэж. Түүнийг тогтоож хураах ёстой гэж. Хуулийн дагуу. Энэ эрх зүйн орчныг бүрдүүлэх ёстой. За энэ зүйлийг бий болгох гээд ардсан намаас
оюун санааны хувьд амьд үлдсэн нэг л хүн байна. Энэ бол Алтан гэрэл. Тэ. Бусд нь бүгд оюун санааны хувьд үхсэн гэж би харж. Тэр хүн шударга ёсны эртний одоо философийн тухайн асуудлыг хөндөж хуулийн төсөл өргөн барьж ярьж байгаа. Энэ зүйлийг бол би иргэн хүний хувьд бол дэмжиж байгаа. Тэрний одоо ямар нам байх нь хамаагүй. Гол нь ард иргэдэд шударга ёс, итгэл үнэмшил авчирж байгаа. Тэгш байдлыг энэ ардчлалын ямар нэгэн тийм одоо итгэж болох үнэт зүйл үлдсэн байж магадгүй гэдэг тэр томьёоллыг бас харж байгаа. Өөрөөр хэлэх юм бол энэ зүйл нь Монголын нийт ард түмэнд тэдний эрх ашигт нийцсэн байх ийм учир тохиолыг одоо харж бодож байна.